фестивалд зориулаад яг тэр үйл тааруулаад экватор бэлдсэн. Хоёрын чиглэлийн үйл болж байгаа шүү дээ. Зохион байгуулагчид орчин байхгүй болохоор хааж онцлог чиглэсэн үлдгийг биологийн ерөнхий мэдлэгийг харуулж байна. Хүмүүс яг ярьдаг шүү дээ гэр бүлээр дурсамж одоо бүтээ дурсамж бий болгоё гэж ярьдаг. Дурсамж яагаад бүтдэм бэ гэхээр манай оюуханы академик сайн мэддэг шүү дээ. Үзээгүй юм үзэх, баярлах, гайхах, эсвэл яад энэ нэг юм одоо төөрдөг байшин төөрөгч гэдэг юм уу те. Тэр үед дурсамж үүсдэг. Наадмын талбай дээр ч юм уу үзсэн тийм юмас нь арай өөр байлгаж хүүхдүүдийг одоо сониуц ангинд хөдөлгөж дурсамж бүтээх гэдэг байгаа гэсэн санаа. Тэхийн тулд төдийлөн өдөр болгон хардггүй одоо онцгой байдлын машин механизм том одоо техникүүд цагдаагийн эмнэлгийн гэдэг машинууд байна. Тэрийг гаднаас нь хардаг байсан дотор нь сууж үзэх тийм юмнуудыг одоо үзүүр тоглоом болгож үзүүлж байгаа гэсэн. Одоо манай палеонтологийн хүрээлэн гарч байна. Палеонтологийн хүрээлэн гараад одоо хүүхдүүд юу динозавр яс ухаал нөгөөдгөө авангуудаа туслуулж авдаг ч юм уу ийм хэрэгтэй юмуд хийгээд нэгсэн. Хүүхдийн имиж ингээд яриад байгаа хүүхдийн өнгө тоноор ярьд юм л да. Тийм байгаа, тэгээ тийм байгаа, бас тийм байгаа гэдэг яриад байгаа бол өстой дуусахгүй их юм байна. Хүүхдээ баярлуулах нөгөөдөл нэг өөдөд ээж болохгүй шүү дээ. Тэгэхээр бас нөгөөдөл томчуудад яаж сонирхолтой байх юм ч гэдэг юм уу. Тэгээд бид нар ч тэгээ багийнхаа ямар үг төссөн тэр тоглоом харахаар ч тэгээ тайлаа урсчдаг гэсэн. Тэр зүйлүүдийн бий болгоё гэдэг түрүү ярьсан нэг юм яг 90-ад оны сүүлийн үеийн түүц байрлуулж байгаа байхгүй. Тэрийг хараад аав ээжнэр хүүхдүүдтэйгээ хоорондоо дурсамжаа ярих мэрх гэдэг юм уу те. Амтны хүрээлэн гэж шилж болох үйс сая одоо манай анхаа мастер хэлээд 400 гаруй тоо толгой хэмжээний амтд ирнэ. Одоо цагаан хүн гэж хардгаас биш хар хүн хараагүй байх те. За өөр янз янзын үзэж хараагүй шуунууд нь одоо дэгдээгээд дагуулад хиймэл хийцэн нуур цөөрмөн ингээд байгаад хүүхдүүд хажууд нь байх чинь бидний хажууд одоо юу банк байдгүй орчин шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдэд их л сонирн байх гэж бодож байна. 5 өрөөс байгаа. Тэгээд хамгийн жижигхэн нугас байгаа. Колдак гэдэг ийм жижиг нугас байгаа. Одоо бас анх удаа хүүхд залуучуудаа одоо үзүүлэхээр 4-5 төрлийн амтд байгаа. Хүүхдүүд тасалбараа авч ороод дотор нь хоол авахтаа мөнгө төлөх байх. Бас нэг ганц нэг одоо зүйл дээр л мөнгө төлөх бусд нь бүгд үнэгүй байж байгаа. Ээжнэр хүүхдээ өхүүлээд суух өрөө байгаа. Тэгэхээр нэраа хүүхдүүд үргэлж ирж болох нь байна. За тэгэнгүүтээ өвөө эмээр ирэх юм бол тэр үеийнхэн ч гэсэн бас сонирхолтой байх зөндөө юм байх гал үзээд шүү. 2000 судалгаа санаа зовлоо. Яг бэлэн 2200 судалгаа. Мөн түүнээс гадна дахиад нэмэлтээр маш олон аврагц юм байна. За ер нь студийг бол маш олон босрууд 5 сарын 30-31 6 сарын 1 степ байрны яг гаднах боломжтой бүх локейшн хийх бас те гой гадна нөхдөдөө яг өөр талаар санаж ирээрээ тэрийг маань бид болсон фестивал боломжтой нөгөө хүний асуудал юм. Амьд юм чинь дөнгөж гарсан те